Бид ингэж амьдрах ёсгүй. Монгол дахь Их Британи Умар Ирландын нэгдсэн вант улсын элчин сайдын яам Тайваны ардчлалын сангийн санхүүжилтээр Globe International төрийн бус байгууллагаас бэлтгэн хүргэж байна. Өнөөдөр дахиад л их туслаа. Хангалттай сайхан унтах юмсан. Үргэлж нойр дутуу явах чи ямар хэцүү юм бэ? Өглөө арай л гэж нэг юм бослоо штт. Харин тийм ээ. Өглөө 7-оос орой 10 хүртэл ажилласаар ядарч шүнээр. Уу яаж яах? Хагасаа өдөрч амрахгүй. Уу ганцхан бүтэнсээ өдөр амрахаар тэгэл орон гэрээ ажил ихсэр бол амарсан ч болохгүй юм дөө. Бусад байгууллага өглөө 9-оос 6 хүртэл ажлын 8 цагаар ажиллаад ямар сайхан юм бэ? Тэгэл бас 2 өдөр бүтэн амарнаа. Гэтэл манайх яагаад ингэж цаг наргүй ажилдаг байна? Ядаж ээлж ч байхгүй. Харин үгүй тэр үтгэл заяа. Нэм гарагч гэсэн амраахгүй гэсэн штэ. Одоо ажиллаар шахна гэж байлээ. Арай хитрхи юм аа. Алавтай юм шиг цагтаа багтахгүй баахан ажил авчирчхаад бид нарыг тамдаж байдаг. Тэгээд ядаж олигтой цалин өгдөг ч биш. Тийм л. Тэгсэн атла илүү цагаар ажилласан мөнгөө бидэнд өгдөггүй гэсэн чинь манай нэг хууч найз бүр гайхаад байл штэ. Ингээд манай байгууллага бидний хөдөлмөрийг шулаад байгаа юм биш үү? Энэ талаар сайн судлая. Хинээс асуувал зүгээр бол юу ч гэсэн энэ байгууллагынхаа хуулийн зөвлөхөөс асуугаад үзэх юм. Тодорхой юм хэлж магадгүй шүү дээ. За тэгье. Хуулийн зөвлөхийн өрөөнд орой хоёлаа. Ахоо? Сайн байна уу? Танаас нэг юм тодруулах гэсэн юм аа. За тэгээд суулцгаа. Тэгээ юу асуух гэсэн хүүхдүүд? Бид хоёр энэ компанид ороод удаагүй байгаа л да. Манайх өглөө 7-оос орой 10 цаг хүртэл өдөрт нийт 14 цагаар ажилладаг. Тэгсэн хэрнээ илүү цагийн мөнгө гэж юусоо өгдөггүй. Бид илүү 6 цаг ажилласныхаа хөлсийг авах хэрэгтэй үсттэй. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх талаар бидэнд зөвлөгөө өгөөч. Та нар анхнаасаа ажилд орохдоо захиралтай цалингаа бүхлээр нь тооцож тохиролцсон учраас одоо ямар ч арга байхгүй. Энэ тийм ч амархан шийдэгдэх асуудал биш байх л да. Тэгээ одоо ямар ч арга байхгүй юм. Тэгж ойлгож болно уу? Ямар сони юм бэ? Одоо тэгээд хинт хандах уу? Нэгтлэнгээс асуугаад үзэх үү? Харин ээ. За залуус сайн уу? Цалин буух болоогүй байгаа да. Юу гэж явна? Уучлаарай бид хоёр юм асуух гэсэн. Асуу. Тэгээ юу юм бэ те? Энэ манай байгууллага ажилчдаа илүү цаг ажилласны хөлсийг ердөөс өгөхгүй юм байна л да. Бид бусад байгууллагууд өгдөг гэж сонссон юм. Тэгэхээр бид хоёр илүү цагаар ажилласныхаа мөнгийг бодуулж авч болох уу гэдэл. Би наад асуудлыг чинь сайн мэдэхгүй юм байна. Илүү цагийн хөлс өгнөсөн ойлголт манад баруун байдаггүй дээ. Та хоёр эхнээсээ манай цалин хүлээн зөвшөөрөөд ажилд орсон юм чинь энэ талаар хөөцөлдөөд бараг л нэмэргүй. За илүү цагийн мөнгө гэдэг мань шиг хүмүүст олдохгүй юм байна дөө. Одоо яа их вэ? Хөрх ажиллаад л дутуу цалин аваад л байж дээ. Бид ингэж амьдрах ёсгүй. Та ингэж бодож болохгүй. Хуульд зааснаас өөр бусдын хөдөлмөрийг мөлжих, цалин хөлс дутуу олгох эрх хэндэж байхгүй. Өдөрт 8 цагаас илүү цаг ажилласан бол та илүү цагийн мөнгө авах, эсвэл дараа өдрийн ажлын цагаар амрах хэрэгтэй. Хөдөлмөрийн хуулийн мэдлэггүйгээс болж хөдөлмөр эрхэлж байгаа олон зуун хүн хохирч үлдсээр байна. Сонсогч таач гэсэн тэдний нэг биш биз? Монгол улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөр эрхлүүлж болохгүй. Монгол дахь Их Британи Умар Ирландын нэгдсэн вант улсын элчин сайдын яам Тайваны ардчлалын сангийн санхүүжилтээр Globe International төрийн бус байгууллагаас бэлтгэн хүргэлээ.